Сайн байцгаана уу? 11-р анги Бехтрийн координатыг олох бодлогууд өгсөн гэрийн даалгаварт энэс нэг дөрвөн бодлогыг тайлбарлаж өгье. Эхний бодлого бол 4-р бодлого байна. 4-р бодлогоноор ОА радиус Бехтрийн координатууд өгөгдсөн байна. Тэгвэл ОА Бехтрийн уртыг олох гэсэн бодлого байна. Тэгэхээр Бехтрийн уртыг яаж олох вэ гэхээр ийм том байгаа тийм үү? ОА Бехтэр тэнцүү язгуур 3-ын квадрат нэмэх нь x-ийн квадрат нэмэх нь бас 2-ын квадрат. Энэ тэнцүү 5 байх ёстой гэсэн үг. Эндээс мод язгуур 3-ын квадрат бол 9 нэмэх нь x-ийн квадрат бас 2-ын квадрат бол нэмэх нь 4 тэнцүү 5. Эндээс язгуур x-ийн квадрат дээр нэмэх нь 13 тэнцүү 5. Одоо энэс би хоёр талыг квадрат зэрэг дэвшүүлээ. Тэгвэл язгуур бол байхгүй болоод x квадрат нэмэх нь 13 тэнцүү 5-ын квадрат бол 25. Эндээс бол x квадрат тэнцүү 25-аас 13 ясах юм бол 12. Эндээс x тэнцүү нэмэх хас язгуурдаар 12. Эндээс x 1 2 тэнцүү нэмэх хас 12 болохоор 4-ийн өрчхөн 3 гэхээр 2 язгуурдаар 3. Ийм одоо 2 шийд гарч байна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол x тэнцүү 2 язгуурдаар 3 эсвэл x тэнцүү хас 2 язгуурдаар 3 гэсэн 2 шийд гарах нэ. Дараагийн бодлого. 7-гийн Ж. А-С векторууд өгөгдсөн байна тий. Яаж гэхээр нэгж суурь векторуудаар задлагдсан байна. Тэгвэл дараах илэрхийллийн утгыг ол гэсэн үг. Эхлээд би дараах илэрхийллээ хэлбэрчлээ. Дараах илэрхийллээ хэлбэрчлэн ингээд хаалт задлаад төсөөтэй гишүүд эмгтгэн гэсэн үг. Тэгэхээр энэ бол хасах 6 нь А вектор. Хасах 2 С вектор. Нэмэх нь 3 нь А вектор. Хасах нь 6 С вектор. Тэнцүү одоо төсөөтэй гишүүд эмгтгэе. Төсөөтэй гишүүд гэхээр энд энэ хоёр төсөөтэй. Энэ хоёр төсөөтэй гэсэн үг тий. Тэгэхээр хасах 6-аас дээр 3-ын нэмээд хасах 3 нь А вектор. Тэгээд хасах 2-оос хасах 6 хасаад хасах 8 С вектор. Энэний цаашаа явах уу гэд. Эхлээд одоо энэний цааш би А векторын координатууд ивчи. А векторын координат гэдэг бол А вектор болохоор x координатаар илэрхийлэх учраас 2. Z координат нь y координат нь хасах 3. Z координат нь бол k-гийн өмнөхтэй буюу 1. Энэ болохоор А векторын координат байна тий. Одоо Б векторын С векторын координатыг олъё. С векторын координат бол x координат нь 3, y координат нь G гэсэн векторын өмнөхтэй буюу 1. Дараа нь Z координат нь бол хасах 7. Энэ бол А, С векторын координатуудыг олсон. Одоо энд бол дараах илэрхийлэлээр оруулна. Тэгэхээр хасах 3-ыг үржих нь А векторын координат бол 2 хасах 3 1. Хасах 8-ыг үржих нь С векторын координат бол 3 1 хасах 7. Тэнцүү. Одоо энэ илэрхийллээ цаашаа авах гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол энэ хасах 3 А векторын координатуудыг бүгдийг үржүүлнэ. Тэгэхээр хасах 6. Хасах 3-ыг хасах 3-аар үржүүлээ. Нэмэх 9. Хасах 3-ыг 1-ээр үржүүлээ. Хасах 3. Эндээс хасах нь одоо 8-аар бүгдийг үржүүлнэ тий. Тэгэхээр юу бодлого? Хасах 24. Тэгэхээр 8-ыг 1-ээр үржүүлээд 8. 8-ыг хасах 7-оор үржүүлээд
хасах 56. За тэнцүү. Одоо би хасахдаа харгалзах координатуудыг ассан шүү дээ, тэ. X-с X-ийг асна. Тэгэхээр хасах 6-аас хасах 24-ийг хасаад хасах 30. За 9-с 8-ыг хасаад 1. За хасах 3-аас хасах нь хасах 56 хэрийн хасах 2 нэмэх болоод 53. Нэмэх 53. За ингээд бодлогын хариу маань ийм байна болж юм гэсэн эцсийн хариу. За яг үүнтэй адилхан 8 дахь бодлого бол яг энэ илэрхийллийн утгыг олох гэж байгаа. Тэгэхээр би сая үүнтэй адилхан яг илэрхийллээ болох ялбарчлана. Тэгэхээр эндээс бол хаалт задлаад тийм үү? Энэ хаалтыг задлана гэсэн үг. За 2a вектор. За нэмэх нь b вектор. За хасах нь 3a вектор. За нэмэх 3-2 үржүүлээд 6b вектор. За тэнцүү одоо төсөөтэй гишүүдээ бол ингэдэх нь. Тэгэхээр энэ хоёр бол төсөөтэй, энэ хоёр төсөөтэй тий. Тэгэхээр өмнөх коэффициентуудыг бол хасан гэсэн үг. Хасах уу нэмэх үү гэдэг. За 2-оос 3-ыг хасаад хасан 1 а вектор. За дараа нь b дээр 6 1 дээр 6 нэмээд 7b вектор тий. За одоо өгсөн координатуудыг орлуулна. Тэгэхээр хасах а вектор гэхээр за хасах. За а векторын координатууд авчи. За 3 2 за хасах 1. За 3 2 хасах 1. За дараа нь нэмэх нь 7. За нэмэх нь 7 үржих нь. За энд b векторын координатыг чинь 3 6 хасах 1. За тэнцүү одоо хаалт задлан тийм үү? За хасах 1-ээр үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр хасах 3 хасах 2 тэгэхээр нэмэх 1 болно. Нэмэх 1. За нэмэх нь за 7-оор 3-оор үржүүлээ 21 7-оор бүгдийг үржүүлнэ. За 42. За 7 хасах 1-ээр үржүүлээ хасах 7. За одоо энэ хоёр векторыг бид нэр нэмэх ёстой тий. Тэгэл харгалзсан координатуудыг нэмнэ. Хасах 3 дээр 21-ийг нэмлээ 18. Хасах 2 дээр 42-ыг нэмлээ 40. За 1 дээр хасах 7 нэмээд хасах 6. За тэгэхээр бодлогын хариу маань 18 40 хасах 6 гэсэн координаттай гарч ийн тэ. За 9-р бодлого. За b векторууд суур векторуудаар задлагдсан байна. Тэгвэл b векторын уртыг олох гэж. За эхлээд би b векторын координатуудыг олно тэ. B векторын координатуудыг олно. За x координат нь хасах 2, y координат нь 3, z координат нь хасах 5. За одоо b векторын урт гэдэг бол энэ координатуудын квадрат зэрэг дэвшүүлээд хооронд нь нэмээд язгуур авна тий. Тэгэхээр хасах 2-ын квадрат нэмэх нь 3-ын квадрат нэмэх нь хасах 5-ын квадрат. За тэнцүү. За язгуур хасах 2-ын квадрат бол 4 нэмэх нь 9 нэмэх 25. За тэнцүү язгуур. За энэ 13 дээр 25-ыг нэмлээ 38. За 38 бол язгуур гарахгүй тий. Тэгэхээр энэс b векторын урт гэдэг бол язгуурдоор 38 гарч байна.